ямархан сүрэг тарган сайхан зусаж байна уу? Мал үржлийн бодлогын симхий импортын адуу. Малын тооноос чанарт анхаарай. Ийм өрөө лоозонг салбар яам засгийн газар сүүлийн жилүүдэд цагаан хоолой адил давтаж байна. Чухам чанарт анхаарна гэхээр эдийн засгийн үр өгөөжтэй байх таваарлаг чанартлан анхаарахаас өөрийг төдийлөн чухалчилсангүй. Энэ нь махсууны өндөр гарцтай гадаад улсын үйлдвэр омгийн малаар унган Монгол малаа эрлийцжүүл. Эсвэл тэднийг малал гэсэн үг болж хээр талд малчны хотонд ирж байна. Үүний нэгэн баталгаа Төвөс, Сэлэнгэд орнод гээд олон аймгийн нутгаар тархаад байгаа үхэр адууны эрлийцжүүлэг. Олон зууны турш байгаль цагуурын эрсдэс байдал бэлчээр нутагтаа дасан зохицсон уугуул Монгол малынхаа омог, үйлдвэр, хэвшлийг аль аймаг сумдаа хадгалах уу? Цөмс сүргийн хэрхэн яаж өсгөх үү? Газар зүйн хувьд аль омог, хэвшил нь аль бүс нутагтаа байвал тохирох. Аль бүс нутгийн малаа ямар үйлдвэрийн малаар эрлийцжүүлэг хийх вэ гэх мэт мал үржлийн бодлого алдагджээ. Өнөөдөр малтай хэн бүхэн өөрийн дур зоргоор малаа эрлийцжүүлж байна. Өөрийн өмчөө яах нь тухайн хүний эрхч, үр нөлөө нь олон сөрөг байдлыг дагуулдаг юм а. Үүний нэг бол мал үржлийн төрийн бодлого алдагдаж, бүрхэгдсэн симхийгээр туурайн тоосоо төрийн наадамд өргөсөн импортын адуу. Энэ адуу олон сөрөг үр нөлөөг Монгол адуунд төдийгүй нийгэмд бий болгож байна гэж Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооны тэргүүлэгч соёлын гавьяц зүтгэлтэн Намсрайн Лутбаяр ярьж байна. Энэ тухай түүнтэй дэлгэрэнгүй ярилцсанаа одоо хүргэе. Малчд уяачдаг байна одоо нөгөө адууныхаа үржилд анхаарад явж байгаа ийм цаг байна. Тэгээд ийм үед хоёлаа одоо бол Монголд гадаад улсаас орж ирж байгаа импортын адуу дагсан үр нөлөөний талаар ярилцъя. Та бүхэн судалгаагаар гадаад улсаас хэдэн орноос Монголд одоо ингээд цэвэр үржлийн чиглэлээр хэдийн хэмжээний адуу орж ирж байна. 2012 оноос хойш улсын хил гайлаар орж ирсэн адууны бүрдүүлэлтийн жагсаалтыг бид нэр авсан. 2022 он хүртэл 22 он гарахаар одоо хичнээн тооны адуу орсныг үл аль биесийн тоо баримт хэлж чадахгүй. За энэ хүртэл бол нэг 4200 адуу улсын хил гайлаар орж ирсэн байна. Дийлэнх хувь нь буюу 80-аас 85% нь алтан булаг бомтоор орж ирсэн. Хойд хэлэр гэсэн. Тий. Ер нь л яг 9 бомтоор 12 улсаас адуу импортоор оруулж ирж байна. За гайлын бүрдүүлэлтийн үнийг харахаар бол бүрдүүлэлтийн үн бол $600. Тэгээ ийм үнийн дүнтэй адуу бол одоо зааз адуултаа. Зааз адуу гэдэг чинь үржлийн адуу биш. Тэгээ ахтны адуу гэсэн үг шүү дээ. Гэтэл орж ирж байгаа адуунд хардаг үржлийн адуу байгаад гэдэг. Дандаа одоо газраггүй байдаг үрээ голдог. Энэ ер нь айлч уусаар ингээ үржлийн малын гаргадаг шүү дээ. Хагт гаргадаг байхгүй. За энэ жилийн тухайд бол нэг хүн сэдвэж хаамны сайтын тушаалаар 1000 адуу оруулж ирэх хүсэлтийг засгийн газарт уламжлаад тэгээ энэ жилийн үржлийн 1000 адуу оруулж ирэх засгийн газрын тогтоол гарсан. Энэ үржлийн адуу орж ирснээр Монгол адууны удмын сан гейнд хэрхэн ямар байдлаар нөлөөлж байна? Тэгээ саяхан эрдэмтэд нэг Монголын үндэсний морин уралдаан оёчтой холбоон дээр ирж уулзалт хийсэлтэй Монгол адууны нийгэмлэгийн нөхдөд. Тэн дээр ярьж байгаа эрдэмтдийн үгээр бол энэ Монгол адууны удмын сан цөмөрцөн. Цаашдаа энэ янзаар одоо ингээд үржлийн адуу оруулж ирээд байх юм бол 9 жилийн дараа бол Монгол адуу бүнцэнтэй байхгүй болно. Энэ өөрөө ноцтой үр дагавар тарьж байна. Удахын бид энийг одоо хянч чадахгүй, залж чадахгүй ийм асуудалтай тулгарх нэ гэсэн. Ийм асуудлыг эрдэмтэд өөрсдөө тавьж байгаа. Монгол улс шиг зааз адуу импортдог улс орн ерөөсөй байхгүй гэж олноор. 400 мянган адуутай Монгол улс одоо эзний адуу одоо олдохгүй болоод тийм үү.
Эсвэл одоо тэр адууны Монгол адууны удмын санд ноцтой асуудал гараад тэгээ сайжруулах шаардлага гараад импортыг одоо чөлөөтэй тавьж байгаа бол өөр хэрэгэлтэй. Гэтэл зүгээр байгаа адууны одоо удмын санд нь өөрчлөлт оруулаад зөвхөн одоо хурдан чанарт нь өөрчлөлт оруулахын тулд өөр бусад төрлийн адуунд байдаггүй Монгол адууны одоо үр төлөө хасдаг, гүүнийхээ ороог орохоор мэддэг, өөрийнхөө сургийг азаргалдаг, хээлэнд явсан хоногноггүйгээр нутагтаа буцаад очдог, тийм үү? Одоо дэлгэн дэвсдэг, туурай анимилмитэй газрын байдал нөхцөлийг хардаг. Одоо хүн амтнд дайрдаггүй маш олон давуу чанар байна шүү дээ. Тэгэхээр энэ одоо юмдээ одоо алтс хийгээд монголчууд бол Монгол адууны удмын санкц цомлж байгаа, гэмтээж байгаа. Түүнээс илүү адуу гаргах гэж түүтгэр гай тарьж байгаа нь бол өөрөө асуудал тавуулж. Импортоор оруулж байгаа адуу бол одоо яг ямар зорилгоор оруулж байгаа юм? 5-6 чиглэлээр оруулж ирдэг юм байна лээ. Гайл дээр ингээ хурдны, одоо гоёлын, унлаг эдлэгээний үржлэн гэдэг. Энэ олон төрөлжүүд байгаа боловч ерөөсөө ганцхан одоо хурдны чиглэлийг юм хийх гэж хүмүүс оруулж ирж байна. Заазлагдсан адууг. Манайхан хямд төсөр үнээр хөдөлж аваад энэ жилдээ 20 сая орчим 20 гаруй сая доллар зарцуулж өгч байгаа. Тэгээ энд оруулж ирээд одоо хурдыг сайжруулна гэж Монгол адуугаа үгүй хийх, үгүйсгэх ийм хандлага газар авчихсан. Заад адуугаар үндсэн цөм сүргээ одоо сайжруулна гэж ерөөсөй байхгүй. Монгол улсад сүүлийн жилүүдэд адуу импортоор их орж ирснээс болоод Монгол улсад урд өмнө байгаагүй бүрдэгдээгүй адууны өвчин гэдэг зүйл их гарах боллоо гэж ярьж байна. Тэгээ адууныхаа хувьд, адууныхаа эрүүл мэндийн хувьд энэ одоо ер нь ямар сөрөг үр нөлөөг дагуулж байгаа юм? Эрдэмтэд ингэж ярьдаг юм байна зам. Энэ адуу импортлохоос өмнө бол Монголд адууны хоёрхан төрлийн өвчин байсан. Сөдрөг сахуу гэдэг өвчин байсан. 90 оноос хойш арчил хөгжөөд бүх юм ингээд задгай тавиад зах зээлийн зарчимд ингээд яваад ирсэн чинь одоо энэ адууны импорт асар их хэмжээгээр бий болоод импортагаад ерөөсөө өвчин импортлдог болсон Монгол улс. Цусны төрлийн одоо 7 төрлийн өвчин бүртгэгдсэн. Тэгэхээр ийм олон төрлийн өвчин одоо импортлоод байдаг. Одоо энэ импортыг ингээд задгай тавиад удмын сандаа ингээд одоо гай дотор учруулад цөм сүргээ байхгүй болгох, өвөлж ирээд бий болгосон, тархлаа тогтоосон адуун сүргээ тархлаагүй болгож малчин ард түмний мал маллах сонирхолгүй болгож байгаа нь өөрөө үл ер нь яаж ч ойлгоод зөвтгөж болохгүй юм боломж олж байгаа. Нөгөө талаар энэ одоо нөгөө монголчуудын үүлэн уламжилж ирсэн үндэснийх баяр наадам гэдэг юм өв соёлд монгол хүний ахуй амьдралд ертөнцийг үзэх үзэлд ер нь хэрхэн нөлөөлж байгаа юм бэ? Тэгэхээр 2011 онд монголчууд ЮНЕСКОд 93 наадам бүртгүүлсэн. Одоо өв соёл гэдэг чинь бол бизнесийн зорилгоор юм уу, эсвэл ашиг олох зорилгоор юм уу, эсвэл алдар хүнд олох зорилгоор хийдэг гэдэг биш. Өөрийнх нь одоо агуулга нь уламжийн соёлоо тэр үндэстнийг одоо ялгар тоо ойлгож харагдуулах энэ хүн төрөлхтний одоо өмнө байгуулсан мандын сайхан үйл уламжлалыг нь хадгалах үүргийг тийм үү тэрийг сахин биелэх үүрийг одоо хамтдаа хүлээж ийн гэсэн үг шүү дээ. Гэсэн чи яасан гэхээр одоо хүүхд унах боломжгүй морь унуулаад уралдуулаад эхэлсэн. Одоо том цол олгоод эхэлсэн. Тэгээ одоо тэрийг бай шагналын янз бүрийн байдаа тий ингээд өндөр болгоод эхэлсэн. Энэ өөрөө нөгөө монголчуудын өөртөө бий болгосон өв соёлоо одоо халдж байгаа том хэлбэр болж өөрч байгааг бол аль биесээр сануулсан. Тэгэхээр эн чинь бидний хүн төрөлхтөнд ийм гоё өв соёл үлдээсэн гэж бүртгүүлчихэд түүнийг бид нэр өөрсдөө ингээд ийм ашиг хонжооны алдар хүндийг золиос олгож байна гэдгийг харуулж байгаа. Тэгэхээр бол бид нар юу гэдэг юм гэхээр энэ импорт чинь бол өөрөө бас энэ хэрүүл тэмцлийг одоо импортлоод байна. Энэ импортыг зогсоохгүй бол энэ Монголын өв соёл нөгөө эв нэгдлийн баталгаа нөгөө тархлаа чинь бол унаад байна. Тэгээ импортын хордогор бол явж энэ дээр очиж. Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооны тэргүүлэгч соёлын гавьяат зүтгэлтэн Намсрайн Лут баяр ярьлаа. Монгол адуу бусад үйлдвэрийн адуунаас 16 шинжээрээ илүү гин. Ийм атал гагц хурдлах чадварт нь анхаарад бусдын үл тоох нь малыг чанаржуулах бодлого явж биш. Мал үржлийн бодлого тэр дундаас нэн төрөнд төрийнхөө сүлдэнд залсан Монгол адууныхаа үржлийн бодлогыг яаралтай тодорхой болгох цаг нэгэнт иржээ. Малчин нэвтрүүлэг мал үржлийн бодлогын симхи импортын адуу сэдвээр бэлтгэсэн нэвтрүүлэг сонсголоо.
Нэвтрүүлгийн редактор Гинтэн Сүрэн, найруулагч Оюун Цэцэг, нэвтрүүлэгч Алтан Туяа.